Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11-р хуралдаан өнөөдөр Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд болж байна. Тус хуралдаанд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тус гадна сумдын засаг дарга аймгийн албан байгууллага хэлтээ цаг хамтлагийн дарга нар оролцож байна. Энэ удаагийн хуралдааныг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрүүганд нээж мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд хуралдааны эхэнд хурлын дээг хэлэлцэх асуудал дотоод журмыг танилцуулсан юм. 2020 онд Ховд аймгийн хөдөө аж ахуй зам тээвэр, барилга боловсрол, соёл урлаг, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн нийгмийн суурь асуудлыг шийдэхэд энэхүү хуралдааны ач холбогдол оршиж байна. Тиймээс хуралдаанаар 4 асуудал хэлцэх юм. Үүнээс хэлэлцэх асуудлын дараалал ёсоор аймгийн 2020 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай илтгэлийг аймгийн засаг дарга дүгэрж танилцуулсан бөгөөд төлөөлөгчдийн асуулт саналыг тусгах замаар уг асуудлыг хэлэлцэн баталлаа. Одоогийн байдлаар хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Ховд аймгийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулах, зөвшөөрөл олгох, сунгах тухай асуудлыг хэлэлцэж байна. Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийдүүдийн зөвшөөрөл сунгах, за зарим сүм хийдүүд шинээр эрх олгох ийм асуудал байгаа. За энийг өмнө нь бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар бол шинээр эрхийг олгоод хугацаагийн сунгад явдаг байсан бол бид бүхэн бол 19 оноос эхлээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа шийддэг. Ийм болгож журмаа бол өөрчилсөн байгаамаа. Тэгээ энэ хүрээнд бол өнөөдөр за эрхэн сунгагдах 9 сүм хийд байна. За шинээр их авахыг хүссэн 5 хүсэлт байгаа. Энэ 5 хүсэлтийг хилцэн. За энэ шинээр авч байгаа сүм хийдийн хүсэлт бол өмнө нь хавсралт маягаар, дагуур маягаар ч юм уу суманд салбар нэгж байгуулсан ийм байдлаар явж байсан ийм сүмүүд байгаа. Энд бурхны шашны сүмүүд ч байна, христийн шашны сүмүүд ч байна, зааман лалын шашны сүмүүд ч байна. За гурав дахь нэг асуудал бол газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орж байгаа. За манай аймгийн хувьд бол аялал жуулчлалыг бас эдийн засгийнхаа гол суурь болгож хөгжүүлэх ийм зорилт тавьж байгаа. Энийн хүрээнд байгаль орчин аялал жуулчлалын яамнаас бас манай Ховд аймагт хүсэлт тавиад аялал жуулчлалын салбарыг тухайлбал Ховд аймагт аялал жуулчлалын мэдээллийн томоохон төв байгуулах, за аялал жуулчлалын хотхон байгуулах ийм зайлшгүй шаардлага байна. Хөрөнгө оруулалтын бол яам болон бусад төсвөлтийн байгууллагууд шийдэх ийм боломж байна. Гагцхүү орон нутаг бол газрынхаа асуудлыг шийдэх гэсэн ийм хүсэлт тавьсан байгаа. За энэтэй холбоотойгоор бид бүхэн газар зохион байгуулалтын нэмэлт өөрчлөлт оруулах, за айл өрхүүдтэй зарим сум иргэдийн хурлын саналыг үндэслээд тариалангийн зориулалтаа, зам үйлдвэрлэл үйлчлэгээний зориулалтаа энэ газруудыг олгохоор бол шийдвэрлэж байгаа. За дөрөв дэх асуудал бол манай Ховд аймаг бол ногоон хөдөлгөөний хөтөлбөрөөр баталсан. Энэ хөтөлбөрийнхээ хүрээнд Ховд аймгийнхаа 50-аас илүү хувийг газар нутгийн улсын болон орон нутгийн тусгай хамгаалтанд авна гэж ийм зорилт дэвшүүлсэн. Одоо бол нэг 53% бид бүхэн улсын болон орон нутгийн тусгай хамгаалтанд аваад энэ нутаг орноо хуулчихгүй шиг, төнхүүлчихгүй шиг хамгаалъя гэдэг ийм бодлого бариад ингээд ажиллаж байгаа. За энэ хүрээндээ Ховд аймгийн дууд сум иргэдийн хурал засаг даргын хамгийн газрын иргэдийн саналыг үндэслээд дууд сумын халзан бүрэгтэй уулыг улсын тусгай хамгаалтанд авах. Энэ асуудлыг бас өнөөдөр хурдлаг хэлцэж шийдвэрлэнэ. Хуралдаанаар үргэлжлүүлэн аймгийн газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай илтгэл, зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг тус хэлэлцэх юм. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11-р хуралдааны үйл ажиллагаа нь мэргэжлийн байгууллагуудын зөвлөм чиглэлийн дагуу шинэ төрлийн коронавирусны халдвараас сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын үе зохион байгуулагдаж байгаараа онцлогтой.